подкастныхаа эхэнд үзэгчдээсээ болон 50-аас нэг асуултыг асуумаар байна л да. Хин нэгэнд тэгья гэж хэлчихэд сүлд нь ингээ харамсаж ийсэн. Йоо яах гэж тэгвдээ гэж бодож ийсэн үеүүд юу н таад байгаа юу? Эргцүүлээд үзээрэй. Тэгээ тэрнийхаа дараа юу мэдэрсэн бэ? Тэгээ би ингээ өөртөө бодохоор шалт мэдээчтэй амжихааргүй байсан байна да. Надаас их хүч гарах юм байна да ч юм уу мэргэлзээнүүд төрдөг гэсэн баггүй юу? Тэгэхээр та бодоорой. Толгойд чинь нэг юм дон гэдээ орж ирсэн баг. Тэр өнөөдөр тэр агуулгын хүрээнд ярилцахаар болсон байна. За 51 үед. Байлгүй яах вэ? Тийм гэж хэлчихэд ч харамсаж исэн үе байна. Үгүй гэж хэлчихэд ч харамсаж исэн үе байна. Тэгэхээр аль алинд нь хохиролтой байгаад байгаа болохоор л одоо миний дотроос чи яах ч тэгж хэлсэн гэдэг нэг тийм юм байгаад байгаа байх гэж бодож байна. Тэгээ бас хүмүүсийн хувьд хамгийн хэцүү өөстэй наадахын чинь сурмаар байгаа юм да гэдэг зүйл байдаг штэ. Үгүй гэлж хэлж сурмаар байна гэдэг. Тэгэхээр яг энэний тухай бид хоёр ярилцсанаа өнөөдөр. Тийм. Тэгэхээр хоёлаа одоо яриагаа ингэж эхлэв л да одоо хүмүүс яагаад ингэ үгүй гэж хэлж чадахгүй байгаа. Тэгээ үгүй гэд хэлчихээр юу яачаад байгаа ч юм уу те. Заримдаа яг тэгэж өөрөөсөө асуумаар үе яд шүү дээ. Чи одоо үгүйгээ хэлчихээр юу нэг яачаад байгаа юм бэ гэдэг шиг. Тэгэхээр яг яачаад идэв болоо. Хамгийн эхлээд нэгт бол одоо ийм зүйл орж ирж байгаа. Нөгөө бид нар нийгэм дандаа сайн хүн гэдэг дүртэй байх хэрэгтэй байгаад идэг. За яг хөө бид нар ингээл ярьдаг шүү дээ. Бусдаа юу гэж хэлж байгаа нь хамаач алга те ингэж л байдаг ч гэдэг. Гэхдээ л хүн болгон үнийгээ бодсоор л идэг. Нийгэмд сайн хүний дүртэй байсаар л байдаг те. Хаяа би муу хийж болох уу гэсэн ч тийм дүрээ хадгалсаар л ингэ байдаг. Тэгээ энэ бол яг уу дан ганц хувь хүнээс хамааралтай зүйл гэж бол хэлмээргүй байна. Нийгэм өөрөө бас хүмүүсийг ийм болгоод байна. Тэгэхээр тэр нөгөө сайн хүн гэдэг дүрээ хадгалж үлдэхийн тулд тийм дүртэй харагдах нь бас хэрэгтэй байгаад байгаа. Нийгэмд илүү сайхнаар харагдах гээд байгаа учраас тэр дүрээ алдахгүй тулд үгүй гэж хэлэхээс айдаг гэж бодож байна. Тийм. Тэгэнгүүт нөгөө талд нь нөгөө батламж гэдэг зүйл яригдчихэж байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр бусдаас авдаг одоо саяны чинь хүлэн зөвшөөрөгдөд байгаатай айгу төстэй. Тэгэнгүүт би бусдаас нөгөө нэг тэр батламжийг авснараа энд нэг би нэг харьяалагдж байна. Намайг ингээ оршин буугаар маань ингээ хүлэн зөвшөөрж байна гэдэг юм мэдрэмж төрдөг. Тэгсэн чинь нэг ийм түүх байгаа байхгүй юу? Түүхч гэж надад нэг хүн ярьжсэн. Нэг жижиг суманд амьдардаг. Тэгэнгүүтээ хойд уулынхаа ингээ орой дээр хаяа гардаг гинэ. Тэгтээ нэг юм айгүй тод шар хүрдэг хүмүүсд гарсан юм байна. Тэгээд яг хаварч болж исэн. Тэгэл нэг сайхан хойшоо гарч алхаж байгаа л тэгээ буцаад гэртээ ирдэг гэж байгаа байхгүй жижиг суманд болохоор тэгэж нэг хөдөлгөөн хийгээд байдаггүй. Тэгсэн чинь нэг юм яриа гарсан байсан. Нөгөө нэг шинэ ирсэн тэр тийм ажил хийдэг тэр хүн чинь уулан дээрс дэмэрад ганцаараа яг галзуурч юм шиг л явж илээ. Амар тод хүрдэг хүмүүссэн гэд ярьсан юм байна л да. Тэгээ тэр яриа явсаар байгаа нөгөө сонсчихгүй юу? Тэгсэн чинь гинэт бүр ингээд амар тухгүй мэдрэмж төрөөд ууг нь бол тэр чинь нэг сайхан уулан дээр гараал тийм хөдөө байгаахаа хэргийг хийгээл агаар юм содж байгаа штеп. Тэгсэн чинь эсэргээрээ за ер нь одоо энэ күртгээ баг өмсгөө байлээ то баг энэ күрт их баг хаяада гэж баг батсан гэж байгаа байхгүй. Тэгээд уулан дээр гарах ингээд одоо үйлдэлүүдэд багасгаад ирсэн хаяа нэг гардаг мардаг хаяа нэг зүгээр нэг машинтайгаа гардаг болсон гэж ярьж байгаа. Тэгэнгүүт бид нэр хоёр ийм зүйл гарч ирж байгаа. Нэг талаасаа тэр хүн нөө юу хийж сурсаар байгаад нөө хүнд тоогдож байгаа хүн хүлээн зөвшөөрж байгаа гэдэг батламжийг авсан юм би. Тэнгүүд нөгөө талаас нийгэм хүмүүс рүү одоо юу гэж хараад хүмүүсийн юуг хараад одоо чи бол ингээд би чамайг оршин тогтнож байгаа чи хүлээн зөвшөөрж байна гэж хардаг вэ гэдэг юм хоёр талын зүйл байгаа байхгүй. Тэгэнгүүт хэрвээ би магадгүй маш ингээд сайн хүүхэд байгаад одоо дүн аваал ч юм уу тэмцээн төрүүлэл сайн байгаагаараа хүмүүст тоогдож хүмүүс тэрэнд ингээ намайг магтаж ч юм уу өөртөө хишигт мундагчтэй гэсэн бол би сайн байгаагаараа одоо батламж авж байгаа. Тэгэнгүүт хэрвээ би үгүй гэд хэлчих юм бол нэг сайн хүн биш болчих гээд байгаа юм шиг те мундаг хүн биш болонгоо тэнд бусдын батламж байхгүй болох гээд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би хүмүүсийг бас ингэж эргцүүлээсэй гэж бодож байна. Яг уу би үгүй гэж хэлж сурья гэд ингээ нөгөө надаас танаас гарах үйлдэл яригдж байгаа хэдий ч нөгөө талдаа бид нар чинь нийлээд нийгмийг бүтээж байгаа штеп. Тэнгүүд бид нэр тэр хүнийг оршин тогтноход нь ямар нөгөө нэг юм батламжуудыг ямар хүлээн зөвшөөрлүүдийг өгөөд идүү гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа хгүй. Тэгэхээр тэр хүн хүмүүсийн ярианаас л шар хүртгэн өмсцгөө болчихдөө штеп тий. Тэгэнгүүт тэр хүмүүсийн яриаг игнордоод
үл тоогоод шар хүртгэн өмссөн хэвээр уулан дээр өөрийнхөө төлөө байн гараад хахад юу нь болохгүй болчиход байгаа ингээд нэг юм хоёр төрчлөлтэй зүйл байгаа. Тэгэхээр энийг заавал нэм тайлбар авахгүйгээр хүмүүсийг бас эргцүүлээсэ гэж би зүгээр бодож байна. Яг энэ подкастэнд бэлтэж хахад чиний саяны ярьсан жишээнд баг ингээд нэг дэмжиж тэр нэг бахан хүмүүсийн яриа мэрэ штэ тий. Тэр яриаг үгүйсгэж олох нэг гоё уйсан баггүй. Тэгсэн чинь тэр нь ингэж байгаа юм. Ямар нэгэн гимшилгүйгээр, гим буруу юм сөрөг мэдрэмжгүйгээр үгүй гэж хэлж сурах нь өөрийгөө халамжлах төлхөр юм аа. Тэр хүн ууланд гармаар байсан. Өөрийгөө халамжилж байна. Дуртай күртгээ тий өмсмөр. Тэгтээ хүмүүсийн ярианаас болоод нөгөө нэг харагдах гээд байгаа тэ дүрээ алдах гээд байгаа учраас өөрийгөө үгүйсгээд тэр бусдыг харж байгаа үнцэг тэр зүйл нийцүүлээд байна шүү дээ тэ. Тэгэхээр эн чинь нөгөө юу өөрийгөө халамжлах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үгүй гэж хэлж сурах чинь бидний бас өөрийгөө халамжилдаг нэг юм түлхүүр байх нэ. Гэтэ өнөөдөр бит хоёрын ярьж байгаа эдгээр зүйлс маань юм болгонд үгүй гэдэг тэ үгүйг буруугаар ашиглаад бай гэдэг талаар биш. Үгүйг тохиромжтойгоор илүү эрүүл харилцаа, илүү эрүүл хил хязгаарыг тогтооход үгүй гэж хэлж сураал гэдэг тухай ярих гээд байгаа. Энэ хүн болгонд угаасаа тулгамддаг асуудал надад ч байна, чамд ч байна, бидүүд нь бүгдээр нь байна. Гэтэ би ямар тохиолдолд бас юу гэж хэлээд байдгүй гэдэг нэг анзаарах хэрэгтэй л болж байгаа юм л та тийм. Ингээ яг нийгэмдэр хүмүүсийн харилцаа, хүмүүсийн сэтгэл зүйг харахаар нэг ийм зүйл байгаа да. Уул нь сайн, мундаг, гоё гэдэг үгнүүд маань сайхан үгнүүд байгаа шүү дээ. Юм эерэг утгатай. Гэхдээ үүнийг бид нар нөгөө хэтрүүлсэн шаардлага болоод хэрчгээр хүмүүст энэ дарамт, айдас, түгшүүр болоод тавьчихад байгаа байхгүй. Тэгчингүүд одоо ингээд сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ч гэсэн хүмүүсийг ингээд ажиглахад эсвэл хүмүүс ер нь мэдрэмжээ хуваалцаж байгаа юм төр сонсохоор би сайн одоо хүн байх гэж хичээсэн, би сайн охин, сайн хүү, тэн сайн аав ээж, сайн одоо найз нөхөд ч юм уу те байхыг хичээсэн гэл яг юм нэг хүнд мэдрэмж рүү гараад идэг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бас ингээд амьдралын үйл явдлаараа магадгүй тэр буруу итгэл үнэмшил, буруу бодлороо эерэг зүйлсийг ийм сөрөг утгатай болгоод өөртөө тийм сайхнаар хүлээж авах зүйл биш болгочдөг байж магадгүй ингэж бодоод байгаа. Тэгэхээр нөө үгүй гэж хэлж чадахгүй байгаагийн шалтгааныг одоо хоёлаа ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энтэй бол яалтгүй л энэ тэр сайн гэдэг байгаа тэр нийгмийн дүр бол амар их нөлөөлөд л байгаа нэг хүчин зүйл болж тараад байгаа юм л та тийм. Тийм учраас магадгүй сэтгэл зүйтэй холбоотой зүйлсийг ярихаар өөрийгөө ойлго, өөрийгөө тань, тэ өөртөө ярилц гэж хэлээд байдаг нь бас үнтэй ч гэж холбоотой гэж болох юм. Бид нар дандаа бусд хүмүүсийн хэлснээр л өөртөө харилцаад идэг. Бусд хүмүүсийн өгсөн ойлголт, бусд хүмүүсийн өгсөн тодорхойлолтоор л өөрийгөө харж өөрийгөө ярилцаад идэг. Гэтэл яг үүндээ ингээд өөрийгөө харсан чинь тийм биш байж болно шүү дээ. Нөгөө ажлын шаардлагаар л хүмүүстэй ярьж инда гэдэг шиг тэрнээс тэр чинь өөрийнхөө мөн чанартаа, өөрийнхөө онцлогтой тохирсон юм хийхгүй байгаа болохоор л тэгээд ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нэг бусад хүмүүсийн өгсөн өгөгдлөөр л өөрийгөө та бодоод байгаа болохоор үгүй гэж хэлж сурахад магадгүй ингээд хэцүү байгаа хаа. Тэр нь айдастай бусад хүмүүсийг гомдоочих юм шиг санагдал. Бусад хүмүүс өөрөө чинь буруугаар бодчих юм шиг муу тайвнаа шүү гэд бодчих юм шиг санагдал тийм ийм зүйлсийг хийхэд хэцүү байгаа. Гэхдээ дандаа энэ их усрүүдэд бодох юм бол бусад хүн яах юм бэ л гэдгийг та бодоод байгаагаас өөрөө өөрийгөө бодохгүй байгаа байхгүй тийм. Тийм. Тэгэнгүүт энэ дундаас одоо хоёр асуулт гарч ирж байгаа. Эхнийх нь саяны чиний нөгөө нийгмийн дүрд одоо ингээ өөрийгөө чихэдэг шүү дээ нэг юм. За би жишээлх юм бол одоо яадаг чи юм тэгшүнцэгт хэлбэртэй байлаа гэхэд нийгэм надаас гурвалжин одоо өөрийнхөө дүрс хүсэж байгаа бол би бүр өөрийнхөө тэр дөрвөлжин дүрсэл тийм хүчилж өнцгүүдийг байхгүй болгож жагаад за одоо яаж гээд ингээд байгаа байхгүй. Гэтэл энэний чинь ингээ ард би амар өвдөд байгаа байхгүй тийм. Энэ нь юм сэтгэл зүйн хувьд золиос төлбөрүүдийг би төлж байгаа. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй. Нөгөө талд нь би юуг бодосоо гэж дахиж хэлмээр байгаа вэ гэхээр таны бусдад тавьж байгаа хүлээлт, харилцаанд гаргаж байгаа зүйл чинь тэр хүнийг дөрвөлжин дүрс байхад үгүй чи заавал дуу бай гэд бэж одоо болох үе дээ. Тэгээд байх үе дээ гэдгээ бодосоо гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгээд эцсийн дүндээ хэдүүлээ одоо сайхан, аз жаргалтай, тайван нийгмийг бүтээх гэж явж байгаа. Тэгэнгүүт нийгмийн систем маань өөрөө яг уу биднийг ингээд ямар нэгэн хэлбэр төрсүүдэд оруулаад байна. Тэгэхээр энийг та анзаарсан бол ямар нэгэн үйлдэл хийгээсэй. Тэгжээж
хөгжлийнхөө үе шатаар мэдээж хэрэг их цаах хугацаа орно. Тэгжээж бид нэр өөр хойдтаа нөгөө ийм тайван амьдралыг бэлэглэж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр би энэнд уриалмаар байна л гэж хэлмээр байна. Таны хүлээлт өөр дүрс болох гээд авах уу? Харин та бас эсрэгээр яаж авах гэд хоёр талаас нь бодож үзье гэд. Тэгээд энэн дээр өөр нэг шалтгаанууд бас гарч ирж байгаа байхгүй. Одоо сайн нөгөө чи их усүр нь юу вэ ингээ анзаараарай гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэн дээр хүний амьдралын эрт үеийн туршлагууд нөлөөлт юм байна л да. Одоо саяны миний хэлсэнчлэн хэрвээ онц сурдаг хүүхэд байсан бол заавал онц сурч ээж магадгүй 90-с дээш хувуудыг авч ээж л нэг юм өөрийг нь хүмүүс тоогоод байгаа юм шиг ингээ мэдрэмжүүдийг авдаг байгаа. Тэгэнгүүт амьдралын цаг үеүүдэд таны ямар үйлдэл дээр одоо гэр бүлийнхэн чинь багш нар чинь ч юм уу те ойр тойрны чинь хүмүүс ямар акцент өгж исэн бэ гэдг нь миний харилцаанд нөгөө үгүй гэж тийм хэлэхүү гэдэгт нөлөөлөх суурь болж байгаа. Тэгтэл одоо нөгөө ийм жишээнүүд өгдөг штеп хүүхэд сахилгуудах үед одоо хөөй гэл яг сахилгуудах болохоор л хөөй гэдэг хамбал тэр чинь сөрөг зан үйлийг бэхжүүлэх болоод явчихж байгаа штеп. Тийм болохоор сөрөг зан үйлийг нь одоо багасгахын тулд одоо хүүхэд 5 мөр юмны нэг мөрийг нь онц бичсэн байл одоо сайхан бичсэн байлаа гэхэд одоо 4 мөр дээр биш тэр сайхан байгаа нэг мөр дээр ингээд одоо анхаарлаа хандуулж иж би эерэг бэхжүүлэлтээ хийж өгдөгтэй адилхан болж сарж байгаа хгүй жишээгээр ингээд тайлбарлал. Тэгэхээр би одоо ямар тэр бэхжүүлэлт хүмүүсээс хэлж байгаа ямар үгийг сонсох гээд хүмүүсээс ямар харилцаа хүсээд тэнд би нэг өөр байгаа юм шиг нэг аюулгүй намайг нэг хүмүүс хүлээн зөвшөөрч байсан юм шиг санагдаж байгаа вэ гэдгийг эргцүүлж бодно гэсэн амьдралын эрт үеийн туршлагууд. Тэгэхээр энэ маань бидний нөгөө хүмүүсээ яаж харилцаагт нөлөөлж байгаа. Магадгүй та зарим нь мартцсан байж болно. Ягаад тэгэхээр эн чинь бидний үл ухамсаргууд одоо хадгалагдаад үлдсэн байгаа шүү дээ тий. Одоо номын сангийн агуулгаар ярих юм бол ямар нэгэн буланд нь байгаа. Тийм болохоор одоо нөгөө сая танаас хэлсэн өөрийгөө таних гэдэг процесс чинь юунаас болчвоо гэдгийг нэг мухаж хайж олох гээд байгаа болохоор тэр нөгөө их усүрүүдээ хайн өнгөрсөн туршлага руугаа буцна. Инхийн тулд би өөрийгөө анзаарах, ажиглах гэдэг одоо үйлдэлүүдийг хийнэ гэсэн үг байна. Үгүй гэж бас хэлж сурах маань өөрөө айгаа өргөн агуулгатай одоо үг байгаа даа шүү дээ. Чи энийг хийгээд өгөөч гингүү тэрэнд үгүй гэж хэлэхээс гадна магадгүй ингээд чадахгүй амжихгүй тий тэрүүнийгээ ч гэсэн одоо илэрхийлэхийг бас энэ утганд ингээд авч үзээд байгаа. Тэгээд сая нэг юм жишээ бас хэлмээр санагдлаа нөгөө элтийн ерөнхий шалгалт өгөх гээд байж байгаа тийм хүүхдүүдтэй ингээд харилцаж байхад тэдгэр хүүхдүүдийн яриануудыг сонсож байхад дийлэнх тохиолдолд ингэж хэлдэг. Одоо хэлж байсан бас өмнөх одоо туршлагууд дээр харангуут шалгалтаас бол нэг айхгүй байна. Гэхдээ багшийнхаа итгэлийг алдах уу гэдгээс айж байна. Аав ээжийнхээ итгэлийг алдах уу гэдгээс айж байна. Тэ манай ах гихч одоо маш мундаг ингээд сургуульд сурсан эсвэл шалгалтанд айгүйх сайн оноо авсан. Тэгтэл би муу ачих уу гэхээс айгаад байна. Аав ээж намайг энэ сургуульд орно шүү. Энэ тэтгэлэгт тэнцээ шүү гэж хэлсэн. Би тэхгүй ах уу гэж яагаад нь уул нь бол би чадна л да гэж дийлэнхтэй хүүхдүүд хэлдэг. Тэгэхээр нөгөө хүүхдэд бас л сайн байх хэрэгтэй, шилгэн байх хэрэгтэй гэдэг юм чинь ингээд ачаа дарамт тулцсан байгаад байна шүү дээ. Магадгүй тийм үед хэрвээ тохиолдож байгаа бол өндөдөр за зогс гэж өөртөө хэлээд би хамгийн сайнараа л ингээд хичээх болноо. Тэгээ би хүлээлтэн чинь хүрхгүй ч яж магадгүй гэж хэлж байгаа чинь хүртэл үгүй гэж хэлж байгаа юм бас нэг юм хэлбэр юм шүү гэдгийг хэлмээр байгаа. За үүнтэй холбоотой нэг юм судалгаа хийсэн юм хүмүүс бас байна л да. Тэгээд Roy Baumeister гэдэг юм судлаач юу гэж өөрийнхөө хийсэн судалгаанаар юу гэж хэлж ирсэн бэ гэхээр үгүй гэж одоо бид нэр хэлж тэр чаддаг байх нь өөрийгөө хянах чадварыг илэрхийлэх юм аа гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ яагаад энэ хүн ингэж үздсэн бэ гэхээр одоо self control гэдэг тий өөрийгөө хянах чадвар. Өөрийгөө хянах чадвар өндөртэй хүмүүстэй илүү эрүүл хата харилцаа холбоог бий болгож чаддаг. Бас стресс нь тодорхой гэхдээ стресс ер нь багтай бас амьдрч чаддаг гэж үздсэн байгаа. Тэгэхээр self control гэдэг маань яг өөрийгөө хянах чадвар гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр нөгөө сэтгэл хөдлөлөө өөр төрж байгаа мэдрэмжүүдээ дарах биш харин удирдах зохицуулж чаддаг байхыг хэлээд байгаа. За миний уур хуржийн за тэгвэл төр зур одоо тавшрын юунаас болоод ингэж өгдөг. За тэгэхээр өөрийнхөө тэр уур яг юу гэж хэлэх гээд байна. Битээр өмнө нэг пост оруулж ирсэн. Тэр сэтгэл хөдлөл болгоны цаана илэрхийлэх гээд байгаа үг байдаг. Тэгэхээр тэрүүнийг ойлгоод за тэгвэл би хүн рүү хашгирахын оронд эсвэл энэ дагаыг хав шидчиххийн оронд ярилцах гээд үзье. Тэ миний уур хүрээд яг яаж ярилцахаа мэдэхгүй юм чи тэмдэглэл хөтлөх гээд үзье. За би гуниглаад ганцаардаад байна.
хүмүүсээс хасралцаагаа тусгаарламаар санагдаад байна. Тэгвэл эн чинь буруу арга зам шүү. Харин найзтайгаа нэг ярилцаад үзье. Аав ээжтэйгээ дотны хүмүүстэйгээ ярилцаад үзье. Гэх мэтлэнгээр нөгөө нэг юм эрүүл арга замуудыг авч өөртөө болон бусдад тохируулгүй эрүүл арга замуудыг аваад хийж чадаад байгаа хүмүүсийг өөрийгөө хянах чадвар өндөртэй хүмүүсээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр өөрийгөө хянах чадвар гэдэг зүйлийн илэрхийлэл нь үгүй гэж хэлж сурах чинь юм аа гэж энэ хүн хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй үгүй гэж хэлж чадахгүй байна гэдгээ та ингээ анзаарч байгаа бол миний өөрийгөө хянах чадвар тэр чадвараа би илүү хөгжүүлэх хэрэгтэй юм биш үү гэж бас нэг өөртөө харж болох юм тийм ээ. Одоо сайн ингэж хэлсэн шүү дээ. Үгүй гэдэг нь үгүй гэж хэлж сурах гэж байгаа нь үгүй гэдэг ганцхан үгийг хэлээд байгаа та биш. Гол нь тэрийг нөгөө яаж илэрхийлэх үү гэдэгтээ оршиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд эндээс яг ийм зүйл бодогдож байгаа байхгүй юу? Үгүй гэдгийг хэлэхэд чинь учир байна да. Тэгэнгүүт би эвтэхнэр хүнд үгүй гэдэг өөрийн байр суурийг илэрхийлж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол эн чинь илэрхийлэл болж тарж байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотоод мэдрэмж, хэл хязгаар, бодол, нөхцөл байдалтай тохируулаад би эвтэхнэр за өнөөдөр би бичлэгээ хийж амжихгүй нэ. Ягаад тэгэхээр да гэж хэлэх болж тарж байна. Тэгэхээр би энийг хэлж сурахын тулд надад яг ийм анзаарах хэрэгтэй болж тараад байгаа байхгүй юу? Тэгээс хамгийн ихэнд яриа эхлэхэд надад ийм асуулт төрөөлсөн юм. Хүмүүс рүү л тааруулж тэр одоо дүрсэнд тааруулж одоо хариу үйлдэлийг би гаргаад байгаа. Гэтэл яг үндэ та хайцсан гэж сумарсан байхгүй юу? Би хайцсан. Яагаад ингэж нэр өөрийнхөө бодол мэдрэмжийг анзаарахгүйгээр бусдад илүү ингэж тохируулж харилцаад байгаа юм болоо. Тэгээ би бас нэг юм уншижсэн байхгүй юу? Хүн өөртөө тусалж сурчаад хүнд тусалж чадна. Тэгэнгүүт яг одоо очиучуд хазаачлаа Монголын одоо жишээн дээр эцэг эхчүүд аль өөрийгөө ер нь хаяач тохиолдолд ихэдэж шүү дээ. Өөрийгөө хаяад тэгээд үр хөвгтүүд маань гэдэг. Тэгэнгүүт тэнд ийм хүн өөртөө ядраа тавил ингэж анхаарал хандуулдیں шүү. Хүн хэцүү байхan бол ингэж хуваалцдیں шүү. Хүн ингэж гоё одоо нөгөө нэг л амьдарч байгаа учраас сайхан зүйлүүдийг эдэлж хэрэгэлдیں шүү гэдгийг харуулахгүй байхаар чинь тэнд ухамсаргүйгээр нөгөө нэг даган дуурайлт болоод одоо хүн тэгж үйлжиж сурж байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт нөгөө нэг энэ нь юуг харуулдаг байгаа вэ гэхээр нөгөө би хаана вэ гэдэг асуултанд хариулах болж тарж байгаа байхгүй юу? Яг үнэндээ тэгж амьдраад байгаа хүмүүсийн жинхэнэ би хаана вэ? Тэр хүн юу хийсэн юм бэ? Юу бодд юм бэ? Тэрийг илэрхийлж исэн юм уу? Тэгээ тэрнийхээ төлөө явж исэн юм уу? Гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Тэр зүгээр энийг эргцүүлээд үзээрэй. Ингэнгүүт нөгөө талд нь та өөрөө хаана болчоод та өөрийгөө нөгөө нэг ажигласан байж болно. Тэрийг олцоод яагаад илэрхийлэхгүй байгаа юм бэ гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэр эндээс базаад хэлэх юм бол нэгдүгээрт би өөрийгөө ажиглаж өөртөөгөө хамт байх гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр ухамсарлах миний дотор юу болж байгаа вэ? Би чинь яг хэл хязгаараа зурцсан хүн юм уу, зураагүй хүн юм уу? Би хүмүүсийн хэл хязгаар руу нэвтрээд идэв юм уу? Хүмүүс миний хэл хязгаар руу нэвтрээд идэв юм уу гэдгийг эхлээд ажиглах хэрэгтэй болж тарж байгаа. Тэгэнгүүт үгүй гэж хэлж сурыг гэл хэлчихдэг юм биш шүү дээ. Яагаад тэгэхээр бидний зан үйл үйлдэл чинь өөрөө ихэнхдээ үл ухамсаргүй болон ухамсаргүй хоёрын хамтын нээлтээр ингэж үйлдэгдэж зүйл учраас зарим нь би мэднэ. Сая би үгүй гэж хэлэх хэрэгтэй байсан чинь нэг л болсонгүй дээ. Зарим нь би мэдэхгүй байхгүй юу? Сүүл тэр хойно би үгүй л гэж хэлчих байсан юм биш үү гэж олно. Тэгэхээр энийг одоо тэр хойно нь ухаарж яхаар яг моменттой барьж авч сурахын тулд би анзаарах гэдэг зүйлийг өөртөө байлгах хэрэгтэй болж тарж байгаа. Тэгээд анзааргаа байлгахын тулд өөрийгөө барьж авах гэсэн үг байхгүй ингээд жинхэнэ өөрийгөө барьж авч агаад гიშгтэй. Яс ингэнэ инхээр яах вэ гэдэг юм нөгөө нэг шийдвэр гаргахаас өмнө бодох моментууд хэрэгтэй болж тарж байгаа. Тэгээд тэрний дараагаар үйлдэж сурна. Дадсан штэ эн чинь. Тэгээд дадаж агаад нэг арай нэг илэрхийлэмжүүдийг сурна. Тэгээд үйлж хвцтаа. Тэгэхээр дахиад нөгөө энийг хэлмээр байна л да. Нөгөө ямар нэгэн зүйлийг хийж сурна гэдэг нь үгүй гэд хэлээд сурчлаа гэдэг үр дүндээ биш, гол нь хийгдэж байгаа процесстай айгүй чухал ач холбогдол нөгөө мөн чанар нь байдаг шүү гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр одоо нөгөө сая хоёулынхны яриан дээрээс л одоо ингэж анзаарэгдэж штэ тий. Үгүй гэж яагаад бид нэр хэлж чаддгүй гэтэнгүү тэрний ард нөгөө хүлээн зөвшөөрөхдөггүй ах вэ? Эсвэл буруугаар ойлгочихгүй, хүмүүс намайг орхичихгүй гэл нэг юм айдас төгшөөр ийм шалтгаанууд байгаад байна. Эсвэл тэр нэг суур хүмүүжилтэй холбоотой тий. Нөгөө багасаа сайн хөхд байсараад ирсэн бүхнийг чаддаг тий, бүхнийг хийдэг тий. Тийм байсараад ирсэн тэгсэн чи одоо гів хүнд үгүй гэж хэлэх шаардлагатай болоод тэр юм чи юу болоод энэ бол болно шүү дээ тий. Тэгэхээр ийм шалтгаанууд байгаад байна
гэдэг одоо ийм зүйлсийг яриад байдаг ш. Тэгэнгүүт сая бас нэг чухал хэсэг яригдчих тэ. Өөрийгөө ажиглаж анзаарахгүй байгаас болоод байна. Бас хил хязгаарыг нөгөө нэг тогтоож чадахгүй байгаагаас ингэ болоод байна. Тэгэхээр эдгээр чинь өөрсдөө ингээд ганцхан үгүй гэж хэлж сурья гэдэг л одоо тийм зүйлтэйгээр бит хоёр эхэлж байгаа боловч энийг эхэлж байгаа боловч ингээд цаана бүр маш олон юмнууд угаас яригдах хэрэгтэй болоод ирж байгаа байхгүй. Тэгэд хил хязгаар дээр би бас нөгөө нэг нэмж хэдэн зүйл хэлмээр байна. Энэ бол одоо баг бүхэл юмн дээр ингээд дурддагчиiдэг ингээд зүйл санагдаад байгаа. Тэгэд бид нар өөрсдөө ч хүмүүсийн хил хязгаар руу өөрөө мэдлгүй те нэвтэрчийдэг. Хүмүүс ч биднэрийнх руу нэвтэрж яхад тэрөнд өөрийгөө бас ингээ хамгаалж чаддаггүй. Тэгвэл хил хязгаарлыг одоо нэвтэрнэ одоо хил хязгаар руу халтнаа гэдэг нь дандаа ингээ сөрөг зүйлээр илрээд байгаа зүйл биш л байгаа юм л да те. Хянаа цагтал чи яг одоо хаана явж чинь чи одоо яг яасан хинтээ явж чинь яасан гэсэн ингээл ингээд асуугаад байгаа ч биш. Заримдаа хитрхийг халамжаар ч гэсэн илэрчиж болно шүү дээ те. Тэр хүнд орон зай авахгүйгээр халамжлаад ах. За үүнийг магадгүй бид нар нэг юм хосуудын шоу дээрээс бас илүү их ингээд харж болох байх. Эсвэл найз нөхдөөр ч гэсэн те маш их ингээ анхаарал халамж өгөөд хахаар нөгөө хүн ч сүултээ ингээ залах штэ те. Йоо яс хэцүү юм бэ гэж бодоод ч юм уу те. Тэгээ энэ ч гэсэн бас хил хязгаарыг эвдээл байгаа л гэсэн. Эсвэл би чамд туслана те би чиний бүх юмыг мэдчихээн гэж хэлээд байгаа чинь ч гэсэн хил хязгаар нэвтэрч байгаа гэсэн. Бид нар энэ нөгөө хил хязгаар гэдэг ойлголтоо өөрсдөө сайн мэдгүй учраас хүмүүс их рүү халтцдаг учраас өөрийгөө бас хамгаалж чаддаггүй. Тийм учраас ингээд бид хоёр баг подкаст болгон дээр л хэлж байгаа. Бид хоёрын подкастын ч гэсэн гол зорилго нь энэ подкастуудыг сонсоод хүмүүс шууд тэ үгүй гэж хэлдэг болол эсвэл амьдрал нь сайжрал аз жаргалтай болол тэхгүй. Бид хоёр гол нь та нарт мэдээлэл өгöd байгаа, мэдлэгэл өгöd байгаа. Энэ мэдлэгийг мэдчих юм бол цаашаа за сая энэ подкастн дээр чинь 5 алхам ч юм уу те 11 юм арга заагаад өгчлөө. Эдгээрээс надад тохирох нь тэгвэл энэ 2 5 дахь юм байж гэдэг юм уу те. Тэр үнийг нөгөө олж аваасаа гэдэг үднээс л ингэж байгаа. Тэгэхээр бид нар мэдгүй одоо улмаас мэдгүй байгаад байгаа болохоор энэ хил хязгаарыг тогтоож чадахгүй байгаа маа. Энэ тогтоож чадахгүй байгаа учраас та харилцаанаас гэмшлийг мэдрээл, буруутай юм шиг мэдрээл, өртөө юм шиг санагдал те. Нэг л ингээл за уулзъя гэж ингээл найз нөхдөд нөө хайртай хүн ч юм бэ нөө те уулзсан ч нэг л жоох сонирхол уулзалт болчлаа да те гих мэтлэн ийм зүйлсийг мэдрээд байгаа юм аа гэдгийг одоо хэлмээр байна. Тэгээд эрүүл хил хязгаарыг тогтоохоо гэж байгаа шүү дээ те. Хэдий хайртай таны аав ээж чинь байсан ч таны өвөө эмээ чинь байсан ч таны төлөө амьдралаа зориулсан хүн байсан ч үүнд хил хязгаар байх л хэрэгтэй. Хил хязгаар байж ич та өөрөө оршин байж чадж байгаамаа. Энэ хил хязгаарыг тогтоох нэг одоо арга хэрэгсэл нь нэг алхам нь үгүй гэж хэлж сурах юмаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд чиний нөгөө ярьж байгааг сонсохоор надад ингэж бодогдож байгаа байхгүй юу? Нөгөө үгүй гэж хэлээд одоо нэг одоо мэп дээр бол ингээ хилийн зурлаа штэ тий. Эн чинь өөрөө нөгөө юм одоо мэдрэмжийн холилдооноос бас намайг сэргийлж өгч байгаа байхгүй юу? Хүн үгүй гэж хэлж чадж байгаагийн цаана энийг би үнэхээр чадна. Энд миний нөөц чадах хэдий ч одоогоор миний нөөц үнэхээр хүрэхгүй байх гэд өөрийгөө нөхцөл байдлаа мэдээд байгаа болохоор үгүй гэж ингэж зурж чадж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй гэж зурж чадаад байгаа хүн чинь одоо гэр гэр бүлийн дотор байгаа тэр сэтгэл хөдлөлийн холилдоонуудыг ялгаж салгаж сурч чадна. Жишээлх юм бол нөгөө сэтгэл хөдлөлийн холилдоон байдаг шүү дээ. Гэрт ямар нэгэн одоо жишээлх юм бол аавын ч юм уу ээжийн ч юм уу уур бухимдал байлаа гэхэд би тэрийг шууд ухамсаргүйгээр халдварлаж аваад ягаад ч юм уурлаад тэгснэ тэрийгэ дүүдээ гаргадаг ч юм уу яадаг ч юм дээ те. Нэг юм сэтгэл хөдлөлийн холилдоонуудаас энэ бол аав ийм болсон болохоор аав уурлаж байгаа. Би уурлаагүй гэдэг ийм өөрийнхөө сэтгэл хөдлөл дотооны бас энэ заагуудыг хийж чадхаас нэгдээд байгаа байхгүй. Бас дүрийн холилдоо гэж байдаг. Жишээлх юм бол ээж хүү хоёрын хооронд одоо нөхөр нь аав нь ч юм нэлийн өөд толчоод одоо ээж хүү хоёр хамтдаа байнга амьдраад байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүү нөхрийн рол өөрийн мэдлгүй орсон байдаг. Эсвэл ээжийнхээ аав ч юм уу ингээд дүрийн холилдоонд орсон байдаг. Тэгэхээр энэ үгүй гэж хэлж сурах чинь зүгээр л нэг би зөвшөөрөхгүй байгаа юм да үгүй гэж хэлэхээс цаана өөрөө юу байгаад байгаа вэ гэхээр энэ дүрийн холилдоо, сэтгэл хөдлөлийн холилдоо гэдгээс энэ минийх мөө энэ бол биш ээ гэдгийг юм салгаж сурж байгаа хгүй. Ингэжээч хүн
өөртөө авах ёстой хариуцлагыг аваад дарамтгүйгээр үр дүнтэй үйлдэлүүдийг хийж чадаад байгаа. Заримдаа нөгөө энэ эжийн сэтгэл хөдлөл энэ минийх гэж ингэж ялгах нь нөгөө Аз хүмүүс болохоор жоохон амиа бодсон хэрэг шиг санагддаг байж болох хэдий ч эн чинь өөрөө эрүүлэхгүй. Эрүүл. Одоо зүгээр л ингэ ботход яагаад улс орнууд хоорондоо хил хязгаартай те хилийн зурус гэж байдэн. Тэр хилийн зурсыг нэвтэрчих юм бол тэрнээс гарах ингээд одоо үр дүн бүр ингээд аимшигтай те хил зөрчигчийг одоо шийтгдэг үстэй те яад гэвэл болохгүй зүйл хийцэн учраас нэвтэрч болохгүй зүйл рүү нэвтэрсэн учраас тэгээд байгаа байхгүй. Гэтэл хүн ч гэсэн дотроо яг ийм хил хязгаартай байх хэвээр. Тэгжээч Монгол улсаараа байгаа шиг таагаараа байж чаднаа. Тэгэхгүй ингээ холилдоод ахаар нөгөө бидний хэлдэг токсик харилцаа маань л үүсээд байгаа шүү дээ. Найз нөхөд хайртай одоо хайр сэтгэлийн харилцаа, хосуудын харилцаан дээр аав ээж хүүхдийн харилцаан дээр те энэ бүхэн дээр л ингээл токсик харилцаа тэр хязгаар л байхгүй болчингууд одоо яг энэ бүхэн үүсээд байгаа байхгүй те. Тэгсэн надаас ийм орж ирж байгаа байхгүй юу? Буруутан хайх гэдэг юм орж ирж байна л да. Үгүй гэж нөгөө өөрөө хэлээгүй шүү дээ тий. Тэгснэ яа бүр чамаас л боллоо. Би уг нь үгүй л гэж хэлэх байсан. Чи л надад ийм юм авчирсан болохоор гээл хэлнэ. Эсвэл хэлж чадахгүй ч гэсэн дотроо тэр хүнийг зүгтдэг шүү дээ. Тэгэнгүүт саний 51 гэсэн токсик харилцаа гэдэг жишээнүүд дээр ч гэсэндээ бид нэр юм буруутан хайхаа албагүй байгаа хгүй юу? Зүгээр буруутан хайхаас өмнө эхлээд нөгөө ялгаа салгаа хилийн одоо зурвасаа зурах гэдэг юм эхлээ явагдах хэвээр. Тэгээд токсик харилцаан дээр бас заавал хин нэгэн буруутан байх албагүй байхгүй юу? Яг үнэндээ бид нар мэдэхгүй байгаа. Бид нар бүгдээрээ мэдэхгүй байгаа. Одоо жишээлх юм бол би найзаагаа ч юм уу асал найз залуугаа ч юм хайрлаж байна гэж бодоод хайрлаадсан чи тэр хүн чи намайг хайрлахгүй гэж болно штэ. Тэнгүүд би зүгээр өөрөөс сурсан хайраар хайрлаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь миний сурсан хайр тэр хүнийг өвтгөөд ээж болно штэ тий. Тэгэхээр энэнд ингээ эсрэгээр одоо сэтгэл судлал жоохон бөөрийн хэл тоо. Тэгээ бодохоор заавал буруутан хайх албагүй болж тараад харин буруутан хайхаас өмнө өөрийгөө л олж авах хэрэгтэй болж таарч байна. Нэг ийм ерөн сэтгэл зүйн юмнуудыг уншаад ахаар сүүлийн үед хийгдэж байгаа судалгаануудын хэвээр эсвэл нөгөө ер нь л хүн ингээ нөгөө нэг би юм бэ гэдгээ байнга л хайж байдаг учраас сэтгэл зүйтэй холбоотой хүний дотоод сэтгэл рүү тэр өнгөйсөн ингээд юутай номнуудыг харангууд та өөрийнхөө л учрыг олчих гээд байгаа байхгүй юу бүх юм дээр. Та өөрийгөө л ойлгочих, өөрийнхөө тэр муухай угаасаа та бол муухай зантай тийм муухай талуудтай. Ямар ч тийм таны ингээд бүр шүтдэг одоо рол модель гол ингээд шүтэж явдаг тэр хүн чинь ч гэсэн муухай талуудтай. Тэгэхээр өөрийгөө л ойлгочих. Тэгэх юм бол дэлхий чинь ингээд цэгцэрчнээ. Хувь хүн болгоо өөрийгөө ойлгочвол цэгцэрчнээ л гэдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас үүн дээр нөгөө нэг үгүй гэж хэл зураад байгаа нь тэр хүн муу болохоор танаас ийм үг авахгүй л байгаа ш таандаас өрд чи юм байна өөрлөгөө нэг өнгө гэдэг юмыг бүр юун дээр ч гэсэн мартаж болохгүй л нэг юм хэсэг байгаа даа байхгүй тийм энтэй холбоотой бас нэг юм нэг судалгаа байгаа байхгүй юу тэгсэн чинь Патрик Ник гэдэг юм хоёр судлаач хийсэн тэгээ тэр хоёр хүмүүс юуны талаар судалгаа хийсэн бэ гэхээр хүн өөрийнхөө үнэн хэрэгцээг ингээд илэрхийлэх чадварын талаар ингээд судалгаа хийсэн байхгүй өөрийн үнэн хэрэгцээгээ илэрхийлэх. Бид нар хөвшлэн тэгж чаддггүй те. За одоо охинол бодчих та хүүгээл бодчих та аавыгаа ээжигээ өвөө эмээгээ те дүүгээ ахыг ахчиг бодчих та гэл дандаа л бусдын төлөө л бодоод байдаг. Бусдын төлөө л өөрийгөө золиослоод байдаг. Тэнгүүд хүний тэр өөрийн үнэн хэрэгцээг илэрхийлэх чадвар гэдгийг ингээ алдагдуулаад байдаг гинэ. Бидний үгүй гэж хэлж сурж байгаа маань би амжихгүй нэ болохгүй нэ энэ удаад гэж хэлж байгаа маань нөгөө үнэн хэрэгцээндээ яг өөртөө үнэж байгаад бас тэрийг илэрхийлж чадахыг л хэлээд байгаа юм байна л да. Тэгэд энэ хоёр хүний хийсэн судалгаанаас ингээ аваад үзсэн чинь хүн яг үннээрээ хэрэгцээгээ ажиглаж ойлгоод илэрхийлж чаддаг байх юм бол аз жаргалтай амьдралын сэтгэл ханамжтай байдал нэмэгддэгэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр үгүй гэж хэлж сураад байгаа маань танаас гараад байгаа үг нөгөө хүнд чиглээд байгаа боловч та өөртөө үнэнж байх тухай яригдж байгаа өөртөө үнэнж өөрийнхөө үн цэнийг ойлгож хадгалж үлдчихэж байгаа тухай зүйл юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тийм. Одоо чамаг ярьж хат надаас нэг юм дүр зураг орж ирж байгаа байхгүй юу? Ийм хүлэн зөвшөөрөл өөртөө үнэнж байх гэж ярьлаа шүү дээ. Тэгмэд би хэр өөртөө үнэнж идэм болоо гэж өөрөөсөө асуулаа. Тэгээ сонсож байгаа хүмүүсээс өөрөөсөө асууж болно. Тэгэнгүүт
хүн өөртөө үнэнч байна уу, үгүй юу, тийм гэж хэлээд байна уу, үгүй гэж хэлээд байна уу, үгүй юу гэдэг нэг анзаараад ойлгочингууд тэнтэй хүлээн зөвшөөрөл гэдэг юм явагддаг юм шиг. Тэнгүүд яг нэг юм бүх зүйлийг за үнэн. Би нэрэн л өөртөө үнэнч биш байгаад хүмүүс яах вэ гэдэгт айгүйх анхаарал төвлөрсөн учраас би ийм зүйл дээр үгүй гэж хэлж чадаагүй тэгээ шаналаад яваад юм байна. За би бууж өглөө. Гэмээр санагдаж байгаа байхгүй юу? Би бууж өглөө гэд ингээ зүгээр буугаад өчхөө. Үнэ. Тэгээд бууж өгөнгүүтээ жоохон ажиглаж агаад нэг үйлдэлүүдээ хийж эхэлсэн юм шиг дүр зур харагдаад байгаа байхгүй юу? Харин тэгээд одоо нэг юу аасан штэ. Хоёлаа саяхан нөгөө нэг сэтгэл судлал таны амьдралгээ сэтгүүлийн нөгөө ивент дээр ажилласан. Одоо энэ манай эргэн тойронд байгаа энэ сэтгүүл манайгаа бид нар нийтлээ өгдөг бас ажилдаг энэ сэтгүүл дээр. Тэгээд энэ сэтгүүлийн ингээд ивент дээр нөгөө зочдын ингээд яриаг сонсч исэн чинь нөгөө Радна гойн тамирчин Раднагаа үгийг сонссон чинь тэр хүн ингээд бүхэл юм дээр нэг л юм хэлээдсэн те. Ерөөсө сэтгэлээ удирдах хүн чинь чиний сэтгэлийг удирдах хүн чи өөрийнхөө сэтгэлийг өөрөө л удирд гэж ингээд бүх юм дээр хэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд тэр үедээ бол ингээ хүмүүс заримд нь магадгүй нэг юм ал тавтаад ийн гэж бодогдсон байж болно шүү дээ. Гэтэл ингээ тэрнээс хойш би ингээ байнга бодоод байгаа байхгүй тэрийн чиний сэтгэлийг чийл удирдна. Чи өөрийгөө л ойлгочих, өөрийгөө л чи удирдах чадна гэж ингээ хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яалтгүй ингээл энэ бүхний одоо тайлал одоо дүгнэлт юм шиг л надад ингээ санагдчихээн л та. Тэг бүх юмаа тэр муухай сахаагаа хүлээ зөвшөөрч тэр хэнийг гартаа чиний л гартаа. Үгүй тийм гэдэг хэлэх үгээ сонгочих тэр хэний гартаа чиний л гартаа тий. Тэгвэл ингээ бүх юм чи өөрөө гэдэг тэр тайлбарлаа очиад байгаа. Харин байхгүй. Бүр яг үнэ би бас чамаг ярьж хат бодлоо. Өмнөх одоо зочдтой хийсэн болон хоёулаа ярьсан дугааруудаа ингээ бодоод сэдвүүд бүгд өөр байгаа шүү дээ. Тэнгүүд эцсийн дүндээ нэг юм өөр л үгээ өнгөх бол тараад байгаа байхгүй. Тэнгүүд бид нэр интернетээс ч юм уу асуудал тулгараад юм байлаа гэхэд яаж тэгэх вэ? Яаж ингэх вэ гэдэг дандаа юм гадагшаа надаас одоо сумаар одоо заавал надаас гадагшаа чиглэлтэй юм сумны дагуух үйлдэлүүдээ яах вэ гэдэг зүйл юм хайдаг. Тэгээд мэдээлэл ч гэсэн тэрэнд нь тохирсон мэдээллүүдийг бэлдэж өгдөг юм шиг санагдчихлаа. Тэгэнгүүт яг үнэндээ жинхэнэ хүчээрээ өөрөөрөө байгаад тохиромжтой эрүүл үйлдэлүүдийг хийж сурахад энэ гадагшаа чиглэсэн сум дотгошоо чиглэх болж тарж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нэг дэлхийн надад дотор оршдог жилээ тийм үг гэдэг чинь тэрэн шиг би өөрийнхөө дотроо танин мэдээ ирэхээр нэрэл яаж үгүй гэж хэлэх үү, яаж сайн эцэг өгөх байх уу гэл одоо сэдвүүдэд бодохоор тэгснээ юу гэдэг чинь одоо би яаж өөрийгөө уучлах уу, яаж ураа удирдах уу, хосын харилцаан дээр те яаж найз залуугаа ойлгох уу, өөрийгөө ойлгох уу, хүмүүс намайг ингэж хэлж байгаа үед би яаж хариулт үзүүлэх үү гэдэг асуултанд үйлдэлүүд бид нэр хариулаад байгаа хэдий ч ингээ ухаад ахаар бүр эцсийн гүндээ зүгээр өөрлөгөө харах болчиход байгаа юм те. Бүх юмний хариулт энэ байх юм да гэж. Тэгвэл хоёлаа одоо юу ах вэ? Мэдээж энд ингээ маш олон шалтгаанууд байна. Тэр шалтгаан бүрийг задлаа яриад байвал баг тэр шалтгаан болгоноор тус тусна подкаст юм шиг те ийм ярих хэрэгтэй зүйлс байгаад байна. За тэгвэл за ойлгочлоо. Тэгсэн ч бас яг яаж хэлэх хэрэгтэй юм бэ? Чадахгүй байна, айгаад байна, ичээд байна. Мэдгүй надаас ийм зориг гарахгүй баха гэж бодогдож байгаа. Тэгвэл хоёлаа яаж тэгвэл үгүй гэж хэлдэг болох юм бэ? Хүн өөрийнхөө нэг юм оюун бодол санаа нь бас нэг юм өөр талаас нь харах нэг юм өнцгүүд нэмэх гэдэг шүү дээ. Яаж тэгдэг болох вэ гэдэг тухай ярилцъя гэх үү. Тэгээ. Одоо надад шууд ингэж бодогдож байна. Шийдвэр гаргахаас өмнө нэг өөрөөсөө асуух хэрэгтэй асуултууд байдаг гинэ. Тэрэн жишээлх юм бол энийг би яг хүсэж гинүү дотроосоо. Яг одоо би тийм гэд хэлжүүл миний нөхцөл байдал нөөц боломж тохирохоор байгаа юу. Тэгээд хэрвээ би одоо үгүй гэд хэлчих юм бол надад ямар мэдрэмж төрөх болоод би эргэлзээд байна вэ гэх мэтчлээ. Тэгээ ер нь бол нэг эргэлзсэн юм бол одоо нөгөө хамгийн зөв зам бол гэртээ хараа зам гэдэг шиг ер нь явж маш их эргэлзсэн зүйл дээр баг шууд үгүй гэд хэлсэн нь ингээд зөнгөөрөө зөв юм шиг. Тэгээ бид нар чинь нөгөө нэг мэдрэмж зүйнтэй амьд хүмүүс юм болохоор зүн гэж юм байна. Яг хоо сэтгэл судлалын шилүү ухаан мэдээж энийг тайлбарладаг. Яг хоо зүн гэдээ ярахаар хүмүүс айгуу сонин сонсож магадгүй. Гэхдээ энийг яг би мэдрэмжээ чагна гэж хэлмээр байна л та. Яг ер нь нэг юу яддаг ч одоо янз бүрийн ингээ хүмүүстэй харилцаал одоо ингээд хүн тэгчигдэх үү ингэчигдэх үү гэнгүүт үгүй гэсэн юм нэг анханасаа угаасаа мэдрэмж нь толгойд төр сонсож хахад
үгүй гэсэн хариулт нэг орж ирсэн байдаг штэ. Тэнгүүт бид нар тэр үнийг за жоохон бодоод гингүүтээ бусад хүмүүсийн байр суурийг бодоод бусад хүмүүсийг бодоод хуургаж ийснаа тийм гэд ингээ хэлцдэг юм шиг санагдаж байгаа. А бид нар үнэхээр хүсэж исэн зүйл гэх юм бол таны үнэт зүйлтэй чинь зан чанартай чинь боломж нөөц чинь тохирсон юмн дээр хүн маш их баярлаж хүлээж авдаг. Баярлаж хүлээж байгаа юмн дээр хүн эхлээд ингээд өгж байгаа одоо тэр бидний хамгийн ихэнд өгж байгаа ингээ хариу үйлдэл одоо тэр зөм гэдэг чинь бол нэг төрлөхөөс байгаа зүйл л шүү дээ. Логик ажиллаагүй байгаа тэр хариу үйлдэл байгаа байхгүй. Тэгвэл тэр хариу үйлдэлүүд бол тгий гэж хүлээж авдаг шүү дээ. Ингээд дуртай байгаа юмд бол дургүй байгаа юмд бол бидний анхны тэр орж ирсэн бодол чинь ямар нэгэн дохио байсан болол за наадах чинь чи чадахгүй юм шүү дээ ч юм уу те нэг дотроос те наа чи нэг л үр дүн нь чам таалагдахгүй юм шүү дээ ч гэдэг юм нэг юм дохио байсан учраас анханаас үгүй гэл ер нь ингэ бодогдсон байдаг. Тэгэхээр дахиад нөгөө хариулт нь өөрийгөө ажиглчихаа те хамгийн ихний тэр өгөөд байгаа нэг мессеж чи юу агаад байна гэдэг дээр л одоо бараг тогтчих шүү дээ. Нэг тийм зогсолт хийх гэдэг шүү дээ. Одоо аян замд явж байгаад нэг машина зогсоогоод нэг будаг да. Тэрэн шиг нэг харилцаандаа шууд үйлдэл хийхээс өмнө нэг зогсолт хийж байгаад бодох нь шүү дээ. Саяны асуултууд өөрөө. Тэгээ би интернетээс хайж үзсэн байхгүй юу? Яаж үгүй гэж хэлж сурах вэ гэд. Тэгсэн чинь нэг юм зөвлөгөө гарчсан. Тим гэж хэлэх гэж байгаа л 3 секунд бод. Тим гэж хэлмээр байгаа л юм бол тэрнийхээ дотор за надад юу хэрэгтэй байна вэ? Миний үнэ хэрэгцээ юу вэ гэд 3 секунд бодчоод тим гэж хэлэх шийдвэрээ гаргаа гэж байгаа байхгүй. Бид нэр ихтэй ихвчлэн бас ерөн сэтгэл хөдлөлтөд тулгуурлаад шийдвэр гаргачихдаг л та тий. За дараа нь өстой харамсах юм да гэж бодвол за тгий гэж хэлцдэг ч юм уу те. Эсвэл заримдаа бид нэр хит хөөрцөн үедээ нөгөө хит хөөрцөн үедээ мөнгө харамгүй зарцуулаад байдаг гэдэг шиг хит хөөрцөн үедээ бас тийм гэж хэлцдэг. Тэгснэ маргааш нь бодсноо би юу хийчихвэ гэж харамсдаг ч юм уу те. Тийм нөгөө зогсолт хийх моментууд бас юу яж болох вэ гэж бодож болохоор санагдаж байгаа байхгүй. За би нэг 5 минут бодчихъя тэгээ хариулъя төхөө ч юм эсвэл би нэг өөр төлөвлөсөн юм гарч иж магадгүй ярилцаад хариулъя. Тэр зан та төлөвлөсөн нь үнэн байх албагүй байхгүй юу? Гэтэ би худлаа гэж байгаа юм шээ. Зүгээр эн чинь ийм өөрт ч одоо нөгөө хүндээ ч ийм гим зэмгүй тэгээд шууд хариулт үзүүлэх гэхээр нэг л эргэлзээд байвал нэг жоохон пауз авах одоо зай гаргаж өгч байгаа гэсэн тийм. Тэр чинь бас нөгөө өөрийнхөө эрүүл харилцааг тогтоож байгаа хэл хязгаарч. Ер нь нөгөө хүсгүй байгаа юм дагуусаа тгий гэд хэлчихээр тэр нь нөгөө дургуй төчгөө гэдэг шиг хүнээс гарч байгаа үйлч харилцаач тэр дахиад нөгөө харамсалт ер нь дагуулах гэдэг шүү дээ. Тэгээ бүүн хүчлэл тийм. Тэгэхээр яг эрүүл харилцааг тогтоож байгаа бас нэг хэлбэр юм шүү энэ чинь тийм ээ. Одоо би бас нэг юм үг уншлаа. За тэгсэн чинь тэр үгэн дээр юу гэж юм гэсэн чинь үгүй гэдэг бол бүтэн өгүүлбэрээ. Үнд үндслэл тайлбар ямар ч шаардлага байхгүй. Үгүй тэгэл хангалттай. Бид нар үгүй гэчээд ер нь бол араас нь ягаад гэвэл гэж байгаа л айгүйх тайлбар хэлдэг штэ. Тэгвэл ягаад гэвэл гэд бид нар тайлбар хийлээд байгаа маань дахиад нөгөө нэг түрүүний хэлээдсэн сэтгэл хөдлөлүүдийг ардаа агуулдаг байхгүй. Буруу ойлгочих вэ те надад гомдчих вэ те эсвэл надтай дараа нь муухай харилцаад ах вэ намайг бүр ингээд үл тоодог болчих вэ гэл нөгөө сэтгэл хөдлөлүүд байгаад байгаа учраас бид нар ингээд одоо тайлбар хэлээд идэв гинэ. Тэгэхээр би энэ дээр нөгөө нэг бас ингээд бодож байхдаа юу гэж ингээд бодсон бэ гэхээр үгүй гэдэг бол угаасаа хангалттай илэрхийллээ. Тэр таны үгүй гэж хэлээд байгаа та өөртөө итгэлтэй байгаа болохоор те за би энийг хийхээр миний боломж байхгүй байх, цаг байхгүй, эсвэл миний чадвар арай биш байх, эсвэл энэ цаг үеийн биш байх гэд та өөрийгөө мэдрээд үгүй гэж хэлж байгаа тохиолдолд бол та өөртөө одоо итгэлтэй байх нь л ингээд хангалттай байгаа байхгүй юу? Гэтэ одоо бид тээр дараагийн хэсэг дээр бас ярина үгүй гэж муухай хэлэх тухай биш. Энд бас ээлдгээр харилцаа учраас эрүүлэр бид нэр яхсан. Үгүй гэж муухай хэлэх юм бол тэр чинь эрүүл харилцаа биш шүү дээ, тэ. Та өөрийнхөө хувьд бол тэгж нэг ойлгоод хэлж байгаа чинь бол хангалттай. Нөгөө хүн харин юу гэж бодож хүлээж авах бол нөгөө хүний л асуудал болж таарж байгаа байхгүй. Тийм яг үнэ. Би нэг сургалтанд суужсэн чинь тэр багш нэг юм жишээ хэлсэн байхгүй. Бурхан багш ингэсэн гинэ. Нэг хүнд ингээд одоо хэлж байгаа юм байна л да. Тэгсэн чинь ингээл өөрийг нь ингээл үгсгэл нэг хүн баг ингээл юм яриалсэн гинэ. Тэгсэн чинь ингэсэн гинэ. Тэр үед нөөдөөс нь юу ч ингээ хэлэхгүй л ингээ байгаад байсан. Тэгснээ нэг юм жишээ авч тайлбарласан юм байна. Хэрвээ хүн ингээд чамд чи хүнд ингээ бэлэг өгөх гэж байгаа.
Тэгээ тэр бэлгээ ингээ бэлдээд аваад явж хахад тэр хэний бэлэг бах вэ гэтгсэн чинь миний бэлэг байна гэ нөгөө хэлж байгаа шүү дээ. Нөгөө хүнд май гэд өгчхөөр тэр хэний бэлэг болох уу гэсэн чинь нөгөө хүний бэлэг болно гэдгсэн. Тэгсэн чинь тэр бэлэг авсан хүн чинь би наад бэлгийг чи ингээ авч чадахгүй нэ гэд ингээ хэлсэн. Тэгвэл одоо бэлэг хэнийх болох уу? Минийх болно гэдэгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө юг хэлээд нүг гэхээр хэрвээ тэрэнд нөгөө сэтгэл хөдлөлөө нөгөө чи яасан муухай ингээл нөгөө үгүйгээ хэлсэн чи яасан муухай ингээл нөгөө хүн хэлж байгаа бол тэрнийг та хүлээж авахгүй багтал болно. Тэр хүнтэй л цуг үлдээч. Тэр хүний л асуудал. Харин өөрийгөө анзаараад өөртөө итгэлтэй байгаад ээлдэг тайвнаар та үгүй гэж хэлсэн чинь таны өөр чинь хамаарах өөр чинь асуудал. Тэрийгээ та илэрхийлж чадсан бол таны хийж чадах зүйл ингээл болоо. Нөгөө хүний юу гэж бодох бол одоо өстө намайг муугаар бодсон бах та гэж ингэж бодож байгаа л тэр таны шийдэх асуудал биш ээ гэж хэлмээр байгаа. Нэрээ тийм дээ. Сайн ингэж бодож байгаа хгүй. Одоо үгүй миний байгаа үнэн нөхцөл энэ биш үү дээ гэж хаяа хэлмээр үе байдаг аахгүй хүмүүс. Тэгэнгүүт уурлаад одоо ууралдаг ч тийм намайг үгүй гэж хэлсний төлөө зөвшөөрөөгүй төлөө. Тэгээд хаяа боддог аахгүй. Үгүй үнэхээр миний үнэн байдал энэ шүү дээ. Яагаад уурлаад байгаа юм бол гэж гайхснаа сүүл ингэж бодож байгаа. Үгүй энэ одоо би ямар ууралсан биш. Энэ хүн л ууралж байгаа. Энэ хүний өмнөөс би яагаад хариуцлага хүлээх вүлээ? Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрөө мэдэрнэ гэж хаяа хэлмээр буцааж ойлгоо да. Тийм, ер нь юм тийштэй буцааж юм тусгах процессыг бас харилцаанд чухал байдаг шүү дээ, тийм. Тэгэж бодлоо. Угаасаа нэг сэтгэл судлалын одоо юм зөвлөгөө юмнууд дээр ч гэсэн хэлдэгчтэй. Таны контролд одоо таны хяналтанд юу байгаа? Үг, үйлдэл, бодол зөвхөн миний юм байгаа. Нөгөө хүний бодол, үг, үйлдэл таны удирдлагад бол байхгүй тий. Тэгэхээр нөгөө өөрийнхөө хэн чадах зүйлдэл санаа зов гэж хэлдэг шүү дээ. Ингээ ойлгож байгаа хөнгөн байгаас мөн хаа гэх. Гэтэ бас үлдэхээр жоохон хэцүү байдаг болохоор хоёлаа хүмүүст яаж тэгвэл нэг үгүй гэж хэлж сурах уу гэдэг үгнүүдийг одоо зааж өгье гэх юм уу. Гэтэ тэр тухай жоохон яриад байгаа. Гэтэ нөгөө нэг яг ингэж хэлээрэй гэл нэг компьютерээ одоо юу шиг л хэллээд ах тухай биш л байгаа юм л да. Нөгөө нэг ингэж хэлж сурах аргуудыг зааж өгье гэж байгаа нь харилцаа гэдэг бол угаасаа л дадлага туршлага. Хүнтэй харилцаад хараад хүн ингээл ярьж илүү гой сайхан үг сонгоол ингээл ярьж чаддаг болдог. Хүн бичээд ах тусмал илүү их сайн бичих чадварыг сайжирдаг. Тэрэн шиг үнийг хэрэглээ болгоо гэдэг талаас нь хоёул ингэж хэлүүлээрэ зүгээр хаа гэсэн жишээнүүд хэлж өгдөг хөө. Тийм. Одоо нэг юм юу байна л та одоо сонгодог арга гэдэг шиг. Би мессежний арга гэж байна. Манай сонсогчдод сонсон баха өмнө подкаст нэр зөндөө баг ярьж ирсэн. Ер нь нэлээд хэдэн подкастн дээр бас ярьсан. Хоёулаа нөгөө өөр өөр зочин интертэй байхад ч гэсэн баг байнга сонссон хүмүүс бол одоо би мессежээр ярьдаг болсон бахаа. Тий. За дахин ярий. За гэтээ юмыг олон тавтан яриад байгаадаа биш одоо нөгөө чухал зүйл учраас яриад байгаа шүү. Тэгэхээр энэ би мессежний арга гэж байдаг аахгүй юу? Тэр нь одоо би сургуульд ажиллаж байхдаа хүүхдүүдтэй ч гэсэн маш их заадаг байлаа. За би мессеж гэдэг одоо гол агуулга маань өөрийн мэдрэмж бодол бодлоос илүү мэдрэмж нөхцөл байдлаа илэрхийлэхийг нөгөө хэлж байдаг. За тэгээд эхлээд би та хэдтэй жоохон нөгөө ойлгогдох үүднээс нь юм номын хэлээр ярья. Би мессеж юм 3 агуулгатай байдаг. Заримдаа 4 агуулгатай бас болгож болдог. За тэгэхээр ямар агуулгуудыг багтаах вэ гэхээр сэтгэл хөдлөлийг багтаадаг. За тэгээд нөгөө нэг тэр ямар нэгэн үйл явдал болох үед нөгөө юу мэдэрсэн юм бэ гэдгээ хэлж байгаа. Тэр нь сэтгэл хөдлөл гэхгүй юу. Тэгвэл энэ сэтгэл хөдлөл юунаас болсон бэ гэдэг нөхцөл байдлаа дурддаг. Тэгээд нөхцөл байдлын дараагаар санал зөвлөмж гэж нэрлэдэг байхгүй юу. Тэр нь би ямар байгаа вэ гэдгийг хэлж байгаа. Ахаад нэмэлтээр ахаад нөгөө ийм зөвлөмж маягаар хүсэлтүүд оруулж ирж болдог. Дараа нь ингээрээ тэгээрээ гэдэг хүсэлтүүд оруулж ирж болдог байхгүй юу. Жишээлх юм бол хамгийн ингийн жишээ юу болох вэ? За шал арчижээ. Тэгсэн чинь шалан нэг гуталтайгаа гүгээд гарчлаа гэж үдээ. Тэгэнгүүт тэр үед ямар мэдрэмж төрөх вэ? Яг урам хугарч магадгүй тий гомдох сэтгэл төрж эсвэл эсрэгээр уур хүрч магадгүй. Тэгэхээр нөхцөл байдлаа хэлэх байхгүй юу? Сая чи гуталтайгаа арчсан шалан дээр гарсан чинь миний жоох урам хугарлаа. Эсвэл миний жоохон цухал төрөөд ах юм. Тэгэнгүүтээ чи гутлаа талаад гарчвал ямар вэ? Эсвэл нөгөө шавхаа болгоцсон байгаа хэсгээ арчиж болох уу? Тэгээд дараад нь битгий тэгэрээ гэдэг ч юм уу. Нэг ийм 3 одоо зүйлийг агуулдаг байхгүй гол нь мэдрэмжээ хэлнэ. Тэр мэдрэмж юунаас болсон гэдэг нөхцөл байдал. Нөхцөл байдлаа хэлээд байгаа нөгөө эсрэг хүнээ буруутгаад байгаа даа биш.
чи чамаас л боллоо гэдэг байдлаар биш. Зин шалан дээр муухай мөр гарцсан болохоор миний цухал төрөөд байна. Тэгээд дараад нь хөсөлтөө хэлж байгаа хгүй ямар байгаа вэ гэдэг. Тэгэхээр чи гутлаа талаа гарчаад дараагийн удаа гутлаа талд гарчаараа за яг би харччихъя гэж болно. Эсвэл чи яг наад хэсгээ одоо харччихаарай. Дараа нь битгий ингээрээ баярлаа гэдэг юм болох гэдэг байгаа хгүй. Тэгэхээр би мессежийг та хэлээд байгаагаа шалтгаан нь юу вэ гэхээр ийм үйлдэл хийх үед энэ хүн ийм сэтгэл хөдлөл мэдэрдэм байж тээ гэдэг мессеж өгөөд байгаа. Хоёрдугаарт юунаас юу болчих гэдэг тодорхой байдлыг үсгэж байгаа хгүй. Мэдгүй уурууд ийн гэдэгтэй биш те. Чи яг одоо хэлсэн цагаасаа хоцорсон болохоор би айгу удаан хүлээж исэн юм айгу хүлээлт өндөртэй байсан. Тэгээ хоцорсон чинь жоохон ийм гомдох сэтгэл төрж байна. Эсвэл би дараад нь товлсон ажилтай байсан учраас удаан хүлээлгэсэн чинь жоохон цухалдаа дур хүрчлээ гэдэг ийм тодорхой зүйл хэлж байгаа байхгүй. Дараагаар нь санал зөвлөмж буюу нэгсэндээ чи надтай ингэж харьцаарай гэдэг зөвлөмжийг хэлчихэж байгаа. Тэгэхээр хэрвээ хүүхэд ч юм уу нөхөрчин ч юм уу шалан дээр чи гიშгсэн бол за би нэрээ энэ хүний үйлдэлийг хүндлэх хэрэгтэй штэ. Нэрээ тэгчлээ шүү гэдэг юм цочроо мессеж өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь нөгөө уур бухимдал илэрхийлээд байгаа даа биш. Гол нь эрүүл харилцааг тогтоож дадах гээд байгаа даа. Тэгэхээр манайхаа сэтгэл хөдлөл юм байна. Юу мэдэрсэн ямар нөхцөл байдлаас тэр сэтгэл хөдлөлийг мэдэрсэн. Тэгээд яг одоо танд юу хэрэгтэй байгаа. Тэгээд дараад нь ингэрээ тэгэрээ гэдэг санал зөвлөмж хэлмээр байна. Тэрийг хэлнэ гэдэг юм одоо цогцлбороор ярьж болно. Одоо ингээд сэтгэл судлалын янз бүрийн одоо нэг мэрэгчлэнийхээ хувьд одоо эндээс босод цаг хугацаанд бол бид одоо мэрэгчлэл ингээл юм хайж судалж байгаа шүү дээ. Тэгээд ингээ хайгаа судлахаар нэг анзаарсан юм маань ерөөсөн ямар ч төрлийн ингээд сургалтанд байсан. Одоо хүний IQ чадварыг хөгжүүлэх сургалт байж болно. Тэ эсвэл нэг сэтгэл зүйн ур чадваруудтай холбоотой одоо сургалтууд дээ шүү дээ. Тэ тодорхой нэг бүлэг хүмүүс зориулсан, олон нийтэд зориулсан гэдэг ч юм уу. Энэ сургалтуудыг харахаар нэг элемент байнга л тэднэрт байна. Тэр нь юу вэ гэдгсэн чинь харилцааны техникүүд. Харилцааг яаж эрүүл ая таатай хийhendээ те ая таатай ийм байх уу гэдэг техник ерөөсө бүх юмн дээр байдаг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө харилцаа өөрөө бидний зүх тухаламжгүй байнгын байж идэг зүйл юу зовлонтой мэдрэмж төрүүлдэг вэхээр бас харилцаа зовлонтой мэдрэмж төрүүлдэг, юу жаргалтай мэдрэмж төрүүлдэг, харилцаа жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Тийм учраас ийм харилцааны техникүүд бүр юм болгон дээр байгаад байна да. Эдгээр техникүүдийг ялангуяа ингээ монгол хүмүүс бас ингээ хэрэглэж чадах ингээд нэг соёлын ялгаа малгаанаас болоод юу гуглээс шууд юу гэж хэлэх үү гэж тайчингууд өөр ингээ соёлын үгийг ч ихсэн хэлчих болно ш. Тэгээ монгол дээр ярих гэсэн чинь нэг робот яриад байгаа юм шиг санагдаад ч юм те. Тэгэхээр тэр ингээд харилцааны маш олон гоё тохиромжтой тэм техникүүдийг ер нь хүмүүс ч айгүйх хэлж өгөх хэрэгтэй байна. Би өөрөө суралцаад хүмүүс ч ихсэн одоо бас хэлж өгөх хэрэгтэй байна гэж бодож ирсэн байхгүй. Тэгэхээр ийм харилцааны техникүүд чинь ингээд ерөөс айгүйх чухал шүү. Бид нар мэддэг гээл дандаа харилцаан дээрээ л ер нь алдаа гаргацсан байгаад байждаг юм шиг санагддаг. За яг саяны нөгөө би мессеж гэдэгтээ бас ойролцоо одоо би мессежийн бас нэг юм хэсэг байж болох жишээнүүд байгаа байхгүй. За тэгэнгүүт жишээ нь хүмүүст үгүй гэж хэлэхэд бол баярлаа. Гэтэ энэ удаад арай одоо миний боломж байхгүй байна. Энэ удаа чадахгүй юм шиг байна гэж хэлж болж байна. Эсвэл надад одоогоор энийг хариуцах ингээд боломж алгаа. Ингээл болоо. Үгүй гэдэг no is full sentence гэдэг байгаа шүү дээ. Энэ бол хариуцах боломж алгаа. Ингээл болоо. Энэ үгүй гэдгийн одоо нэг хариулт байна. За тэгээд магадгүй танд нэг хүн ингээд маш сайхан ингээд санал тавьсан байлаач та боломжгүй байх юм бол бас таны саналыг маш сайхан санал байна. Таны саналыг бол би ингээд үнэхээр хүнэлж байна. Гэхдээ би өөрт байгаа ингээд ажлуудаа төвлөрөх хэрэгтэй байна гэж болж байна те. Эсвэл би одоогоор үнийг хүлээж авахд бэлэн биш байна. Эсвэл энэ удаад би татгалзах хэрэгтэй болох нэ. Дандаа л нөө өөрийнхөө мэдрэмжийг хэлээд шүү дээ те. Би яг яах вэ нөгөө түрүүн хэлжсэн үнэн хэрэгцээг анзаарах. Үнэн хэрэгцээг анзаарчвал энэ бол нэг тийм роботын хэлж байгаа үг шиг бишээр танд өөрөөс чинь нөгөө урсаад л гарч чадах хэлж болох гэх үгнүүд байх гэж бодож байна. Тэгээд ийм нөгөө нэг зөвлөмжүүд дээр дандаа хэлдэг тийм. Өөрөө өөртөө давтаад үзээ. Өөрөө өөртөө хилээд үзээл ахаал байхаар нэг өдөр гэвгэн хүн босч ирэл 100 сонёдаг болчихдгоо штэ. Эхлээл 5 сонёдаг гэж бол 10 сонёдаг болоод тэгэл 15 гэл ингээл ахидаг штэ тийм. Яг тэрэн шиг хэлж чадахгүй байгаа л өөрөө өөртөө хэлээд за ингэж хэлвэл яах вэ? Тэгж хэлвэл яах вэ гэд. Эсвэл
тэгж хэлж чадахгүй байвал бичээд үзтээ. Ингэж л эн чинь өөрөө та академик боловсролыг яриад, сонсоод, бичээд сурдагтай адилхан энэ сэтгэл зүйн ур чадвар чинь мөн л адил таны суралцж байгаа зүйл, суралцж байгаа чадвар. Тэгэхээр адилхан бичээд үз, сонсоод үз, тэ өөртөө яриад хэлээд үз. Тэгэх юм бол тэгэл таны дотор тантай танил мэдрэмж, тантай танил үг, таны нэг хэсэг болчихно л гэсэн. Тийм. Одоо бичээд оролдоод хараа ингэж хэлсэн юм биш та энэ чинь мэддэг л зүйл байсан биш үү гэдэг. Тэгээ бид нөгөө үйлдэж дадал болгоогүй байдаг юм шиг байгаа. Тэгээд би мессеж болон саний 51 хэлсэн өгүүлбэрүүдийг хэлж сурахад дадуулах бас нэг өөр одоо арга нь тэмдэглэл хөтлөх байгаа байхгүй юу? Одоо би хүмүүст санал болгомоор байна л та. Жишээлх юм бол таны амьдралд ингээд үгүй гэж хэлмээр байсан үеуд одоо юу байсан бэ гэдгийг ингээд цаасан дээр бичингүүтэй. Энэ үед би яаж хөвтэйхэн үгүй гэж хэлж болохоор байсан бэ ингээд тэмдэглээд ингээд бичээд үзээрэй. Бичиж үзэх үед одоо яг нэг бодлого одож байгаа юм шиг бид нэр хөлбрүүд хайж байгаа байхгүй юу? Яг асуудал тулгарсан үед бол нөгөө магадгүй төгшөөр ч юм уу тэ айц ч юм уу мэдрээд ийм гаргалгаануудыг олж чадахгүй байсан байж болно. Тэгэхээр өөрийнхөө тархийг дадуулаад хувилбаруудыг гаргаж ирэхэд бол бичих. Бас би мессежний саяны арга дээр өөр ингээд таныг одоо уурлуулах, бохимдуулах ч юм уу тэ одоо үйл явдлуудыг бичснээ доор нь энэ үед би юу мэдрэх вэ? За ягаад ийм юм мэдэрснээ яаж тайлбарлаж хэлж болох вэ? Тэгээд би энэ хүнд ямар санал зөвлөмж бүтэйхэн хэлмээр байсан. Цаашдаа яагаасаа гэж хүсэж ийн гэдгийг цаасан дээр бичиж болохоор аахгүй. Гэх мэтчлэнгээр нөгөө дадуулаад тэмдэглээд та нэг юм эргээд харах архивтай болж байгаа. Тэгээд нэг төрлийн одоо номыг уншаад сурдагтай адилхан эргээд харахад юм тэмдэглэлүүд байх нь туслана л гэсэн үг байна. Тийм. Эхэндээ магадгүй ингээд айгу хатуугаар үгүй гэж байж болно шүү дээ. Сандарсандаа болоод ч юм уу. Тэгтээ нөгөө нэг саяны хэлсэн аргуудыг одоо өмнөх хоёулынх нь ярьсан нөгөө өөрийгөө ажиглал анзаар энэ төр гэд хэлсэн зүйл дээр ямар ч тохиолдолд нөгөө элдэг байдал гэдгээ та бас алдаж болохгүй шүү. Элдэг байдал гэдэг чинь та хүнийхээ хувьд угаас ингээд гарч явах зүйлээ. Гэхдээ хүн бас л нөгөө эргээл нөгөө өөрийгөө л та ажиглаж өөрийгөө л ойлгочих гэдэг рүү л очих гээд байна л да. Элдэг зан танаас гарахгүй байгаа л бас түүний цаан шалтгаан байгаа. Тэр шалтгаан хаанагаа гэхээр таны бас дотор л байгаа. Бид хоёр амар энэ бүхнийг олцсон ойлгоцсондоо ингээд байгаа биш. Үүний зах цухаас нь ч гэсэн ойлгож өөрийнхөө хувь хүний хувьд ч гэсэн ойлгож мэдрээд мэрэгжлийнхээ хувьд ч гэсэн ойлгож мэдрээд явж байгаа учраас эдгэрийг ярьж байгаа шүү гэдгийг сонсож байгаа хүмүүс маань заавал ингэж бас хэлүүлдэггээр найлах байхаа гэж одоо найдаж байна. Тавгүй гэж хэлэхдээ ээлдгээр тэгсэн ирнээсээ өөрийнхөө хязгаарыг тогтоож л одоо яриа. Нөгөө хүнээ ч гэсэн бас сайн сонс. Нөгөө хүнээ сайн сонсож байгаа гэдэг чинь та хүндэтгэлээ харуулж ийн гэсэн үг. Та өөрийнхөө хэл хязгаарыг тогтоож ийн гэдэг чинь нөгөө хүндээ ч сад түүгүүдхгүй байна. Бас өөрийнхөө ч сэтгцэн эрүүл мэндийг хамгаалж байгаа тэр хамгаалтаа гэдгийг бас санаарай. Тий. Тэгээд эдгээр аргыг бас нөгөө хэрэгжүүлж явахдаа за би үгүй гэж хэлж чадсан уу? Сурцсан уу гэдэгтэй биш ингээ бас үйл явц процесстэй илүү анхаарал хандуулдаг байгаасаа гэж үсмээр байгаа хгүй. Жишээлх юм бол амьдралаа бүр тгээс эхэлсэн хосууд ч юм уу хүмүүс одоо бүр гоё хаавцтай ч юм уу болчлоо гэхэд нөгөө нэг ийм гоё хаустай болчлоо штэ гэдгээс илүү нөгөө тэрийг бүтээж яхад нэг ширхэг халбахыг хүртэл ингээ өөрсдийнхөө мөнгөөр аваад ингээ гамнаад тэ арчлаад одоо явж исэн тордж исэн тэр үйл явцуудаа хүмүүс эргэж сандаг байгаа хгүй. Одоо ингээ хүмүүсийн тийм нөгөө тууллыг асуухаар тэнгууд яг тууллаа хүмүүс аяг их ярьдаг. Тэр нь амар үнцэнтэй. Тэгэхээр сэтгэл зүйн одоо боловсралтай болох бусад энэ сэтгэл зүйтэй холбоотой чадваруудыг эзэмшиж гэсэндээ үр дүн чухал мэдээж бид нэр тэрнлүү одоо тэмүүлж байгаа. Тэр маань болохоор бидний чиг байгаа байхгүй юу? За ийшээ явж байгаа штэ хөө гэж харуулах чиг. Тэгэнгүүт бид нэр тэрлүү чиглэж үйлдэлүүдийг үйл явцуудыг хийж байгаа. Энэ маань айгу нөгөө нандин зүйл байдаг учраас гоё мэдрээд өөртөө зориулт гаргаад хийгээсэй гэж хүсэж байна. Нэг бас нэг гоё үг байсан чи хэлэхгүй байж чадахгүй нэ гэж. Нэг ийм үг байгаа байхгүй юу? Фала Кейла хэлсэн байгаа. Бусдад тийм гэж хэлэх үедээ та өөртөө үгүй гэж хэлэхгүй байгаа хэсгээ шалгаарай. Бусдад тийм гэж хэлэх үедээ та өөртөө үгүй гэж байгаа тийм хэлсэн байж магадгүй. Эсвэл бусдад үгүй гэж хэлж байхдаа та өөртөө тийм гэж хэлж байгаагаа санаарай гэдгийг бас хэлмээр. Ямар гоё үгүй энэ дэр тайлбар ерөөсөө хэрэггүйсэн нэгдэж байна. No full sentence.
Тэгэхээр үзэгчд маань энэ болгоноос ингээ эргэцүүлэлтийг авч байгаа ах гэж бодож байна. Надад ингээд ямарваа нэгэн номыг ч юм уу тэг үйл явдлыг ч юм уу туршлагыг ярих үед тэнд хүн эргэцүүлж байгаа нь айгу сайхан санагддаг байхгүй юу? Тэгэхээр одоо хамтдаа сайхан эргэцүүлнэ. Тэгээ эргэлзүүлснийхаа дараа үйлдэл болгоно. Тэгжээж ингээ чадвар болж одоо бидний чадвар болж хөгжиж штэ тий. Тэгэхээр тийм байна. Эргэцүүлэлээ сайхан нандинаад үлдээсэй гэж хэлмээрэн. Тэгээ төгсгөлд нь үгүй гэж хэлж сурах нь өөрийгөө хайрлах, хүндэтгэх хамгийн том хэлбэр юм шүү гэж хэлмээрэн. Тэгэхээр энэний төлөө бүгдээрээ хамтдаа оролцоогоо хийж сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарцгаая. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л та. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.